дарамт ихтэй. За тэгэл нөгөө халахын заяа хар дэвтэр дээр бичигдлээ энэ төр гэж гарах юм. Энэ одоо яг ямар учиртай байсан юм болоо. За тал нутгийг цайгаар торгоор ингээ хангадаг гэх юм уу та. Пүси. Нүүдлийн худалдаа гэсэн үг. Бао, ян, ти гэд бас нэг юм. Тэгэл буйн толгоч. Чи тэгэхэд одоогоос эндээс баг Петербург хүртэл хугацаа зам гэж. Яг их ургадаг болохоор л хяат гэд нэрлэлсэн. Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан пүүсүүд их өндөр хүүтэй байсан юм аа. Хүн ер нь зээл авцсан л бол хүү бодогддог юм. Тэгэхээр яаж юм? Оронд нь 10 хонь өгөө гэсэн байлаа гэж бодъё л да. Намар мал даргалахаар өгөө гэхээр зэрэг тэр хонь чинь хургалах хэрэгтэй байхгүй. За тийм байна. Хургнуудаа цуг өгдөг байхгүй. Энэ одоо яагаад хошуу ноёны авж байгаа зээлийг хошуугаараа төлөөд байгаа юм. Энэ одоо яг яагаад тэгдэг байсан юм. За энэ удаа би нэг магнит хорог авчи. Гэл тий. За энэ удаа тэдэн цай хэрэгтэй байна гэд. За одоо энэ удаа надад одоо тэдэн шаазан хэрэгтэй ч гэдэг юм. Ер нь хүний эдийн засгийн хэрэглэгдэхүүн ямар дуусах вэ штэ. Яахаараа энэ ихэс дээдсийн идэж туйлж баярхаж бялуурсныг бид нар зовлогоо зулгааж төлөх ёстой юм бэ. Монголд одоо өөр улсын худалдаачид байдаггүй байсан юм уу? Хамгийн том зах зээл буюу их нангиадын иргэншил буюу хятадын иргэншлийн том худалдааны уулз үцэг дээр нь богд хаан ортоо барьчихгүй. Хойд зүгээс одоо Оросыг дамжаад Шведийн худалдаачид бас ирэх бөгөөд мөн Европын худалдаачид зөндөө орж ирдэг байсан. Бүр Америкийн худалдаачид бүр хятадын нутгаар дамжиж орж ирж л байсан. Данзангийн түүхийг сони. Ногоонч гинөө. Монгол доллар гэдэг имийг зохиосон. Доллар гэдэг үг нь дойлуур болгочихж байгаа юм л да. За тэгжэл богд хаанд Монгол улсыг яг ийм чигээр нь явуулаад ах сонирхол улаан комментаринд энэ таалагдаагүй. Одоо Кутов дорн дахны сургууль гэсэн үг. Энд бэлтгэгдсэн хүмүүсийг Монголын төрлөө шахаж оруулж эхэлж байгаа. Үүнийг хөдөөгийн фракцийнхан гэнэ. За сайн бацхан хүмүүс үзэгчтэй манай сонсъё суралцъя подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нараа Хүмүүлийн ухааны сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг сацуу мөн үзэгч та бүхэндээ бас их сонирхолтой байх болов уу? Ер нь та бүгдийн бас танин мэдэх хэрэгцээг хангаж чадах болов уу гэж үзээд ингээд өөрийн одоо сайн таньдаг багш Бэлгүн багшигаа урьж оролцуулсан байгаа. За багшд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За багштай бол ер нь хамт нөгөө нэг сургууль багшилдаг байсан те багш бол өөрөө нөгөө манай тэнхимэн дарга байсан учраас би бол таныг бол одоо нөгөө Бэлгүн судлаач энэ гэж надад хэцүү байдаг байхгүй. Тэ тэгээд зүгээр Бэлгүн багшаа гэдээ явчих. Тэр ч барыг та бит хоёр амраа харин тэртэй сурцъя. Тэ. За би таныг энэ подкаст маань бол ер нь нөгөө Хүмүүлийн ухааны сургуулийн оюутнууд, залуучууд сонсдог. За тэгэд ер нь бол яг ямар давуу талтай вэ гэхээр үндсэндээ бол энэ бол нөгөө интернетэд нэх байгаад байдаггүй сонирхолтой сэдв судалгаа энэ төр юм ярьдаг. Ер нь танин мэдхүн зорилготой гэсэн үг. Тэ. Тэгэд миний өнөөдөр танаас ярилцъя гэж гуйж байгаа сэдв маань юу вэ гэхээр үндсэндээ бол юу Монгол улсын 1910 оноос 24 оны хоорондох Монголын эдийн засгийн асуудал. За энэ яагаад эдийн засаг гэж юм тэгэхээр энэ одоо ингээд баахан түүх мөх энэ төр ингээд уншаа явж байхад бол ер нь энэ талын бараа материал ер нь их олддгүй юм байна. Дандаа нэг тийм байлдажсэн, гэрээ байгуулсан, дайцсан, ингээд цэрэг босгоод ийшээ яваад гэж байгаа боловч яг энэ Улаанбаатар хавь тойроод энэ хүрээ газар тойроод яг ямар байсан. Дээрээс нь тэр мөнгө санхүүгийн асуудал. Ялангуяа тэр монголчууд манжийн үед байсан тэр мөнгөний эдийн засгийн эрэлтийн холбогдлолтой энэ нэг одоо тий бяцхан боловч сонирхолтой түүхийг танаас асуух гэж, за лавшруулах гэж, яриулах гэж одоо урьсан байгаамаа. За тэрнээс өмнө та өөрийгөө нэг товчхон танилцуулаад эхлэх үү. За одоо би бол улс төр нийгэм олон улс судлаач мэргэжилтэй хүн байгаамаа. За Тэ. Бид хоёр бол ямар ч байсан хоёул олон улсын харилцааны чиглэлээр бол тэ явсан. За би шууд асуулт асуугаад явчихвал тань зүгээр үү? Зүгээр тийм. За ер нь бол манай Монголд бол 1910-ад оны үед за тэрнээс өмнө манч засгийн нийгмийн үед бол ер нь үндсэндээ манай эдийн засгийн эрхлэлтийг би бол хуучин ойр ойлгохдоо бол энэ нэг юм мал аж ахуй дээр суурьсан, ноос ноолор солилцсон, мах таваар солилцсон л нийгэм юм байна гэж боддог байлаа. Гэтэл яг энэ үед бол үндсэндээ тэр цайны зам Монголд үйл ажиллагаа явуулж исэн хятад пүүснүүдийн тухай. За бүр яс ярих юм бол энэ
Монголд байгаа одоо Улаанбаатар хотод орж иржсэн тэр денж доллар энэ төр тэрний түүхийн талаар танаас асуух гэж одоо урьсан. Тэгээд эхний зүйл маань юунаас эхэлж болж байна гэхээр та яг энэ Монгол халах ойртын талаар Монгол ер нь яаж манжид эзэлсэн талаар эхлээд яриа дараа нь хоёулаа 10 онлуугаа нэг айдуухан орвол. Манжид эзлэгдсэн талаар уу? Тийм. Гэхдээ эзлэгсэн талаар гэвэл бараг ер нь 200 ухраа шүү дээ. Тийм энийг товчхон ингээд орцсон юм а гэд. Тэр халах дөрөв гэж яг юу гэсэн үг юм? Зүүн гар гэж яг ямар учиртай? Энэ Манжи хаантай яг ямар одоо гэрээ байгуулсан болоод тэр пүүс мүс нь манад орж ирээд байсан. Энд яг яагаад тэр эхлэл нь яг юунд байсан бэ гэдгээс нь. За ер нь бол Монгол улс ер нь 1700 за 1600 он ер нь бол 2 багтсан байсан. Монгол улс. Тэгэхээр чин зэрэг баг хаадын үеэс хойш ер нь 3 4 ч багтсан л да. Өмнөд Монгол, халах Монгол, ойрт Монгол гэдэг хоошоогоо бүр хойд Монгол гэж хүртэл байгаа. Ингэж хуваагдчихсан бол урагшаага бүр давж явах юм бол дээд Монгол гэд бас ингэж байгаа. За Монгол бол үнэхээр хуваагдсан. Хоорондоо мэдээж хэрэг бие биентэйгээ таарахгүй хаад ноёдын тус тусдаа өөр ингэсэн толгоо даасан эрх мэдэл булаацалцсан ноёдын суурин дээр бол Монгол бол одоо хуваагдсан байсан үнэн. Чингис хааны шууд угсааны хаадуудыг ер нь хүлээн зөвшөөрхөөж болчихсон ийм он цаг бол байсан. За тэгэхээр чин зэрэг халахойр тойр дотроо их гүн зөрчилтэй байдаг. За энэ халахойрдын энэ зөрчилтөөнийг бол өмнө зүгээс за Мэн улс ч их сайн дэвэргэж өгсөн, хожуу гарч ирсэн Чин улс ч гэсэн бас сайн дэвэргэж өгч ирсэн юм. За тэгжитэл одоо халахойрдын дээцгийн бүр дээцэгтэй хүртэл мөргөлдөөн бол энэ тэнд болж исэн боловч сүүлдээ ер нь бие бинийгээ ер нь бол алаа дуусган тодорхой болж эхэлсэн. За энэ бол ер нь 1700-аад оны үед болсон л доо. За бүр 1600 он гэдэг ингээд яри. Тэгэхээр манж гүрэн нөгөө халахойр тойрыг чинь эзлэх, өөрийн мэдлэлтэй байлгах сонирхол татагдчих эхэлсэн. Энэ бол манжийн сонирхол. Манжууд манж хятадын дарлал гэж одоо нэг гоё яриа гарна. Тийм юм байгаагүй. Манж гэдэг чи өөр хэлтэй, өөр үндэстэй, өөр үндэстний хувцастай ч гэдэм өөр хэл соёлтой ард түмэн. Энэ бол манж. Яг оо эзэн Чингисийн үед ч л байсан. Эртний зөрчдүүд. Зөрчдийн чуу мэргэн гээл одоо нуус тавчан дээр гардаг да. За тэр чинь бол одоо ингээд зөрчдийн хойч үеч нь явсаар бол манж болсон юм л да. За манж бол ер нь яг өвөр Монголыг өөртөө 1636 онд нэгтгэж авсан. Алтан уургийн эзэн хаан, сүүлчийн эзэн хаан Лэгдэн 1634 онд өөд болсон. За үүний дараа түүний хүү Ижээ хонгор хаан ширээнд суусан боловч бусдыгаа нэгтгэж чаддаггүй. Бусдаасаа тусамжгүйсэн боловч хинч туслах гэж очдоггүй. Тийм болохоор Хянганы нурууны доод бэлд одоо Манжийн хаантай байлдаад, Манжийн зэргүүдтэй байлдаад бүрэмсэн дарагдсанаар 1636 онд одоо өмнөд Монгол одоо зүүн Монголынхан буюу өмнөд Монгол манжид гарч ирсэн. Горлос, Ихэрэс гэдэг энэ аймагуд Юншэбо, за бараг үзэмчин, хорчин, харчин гэл ингээл явдаг юм л да. Их олон үндэстэн ястангууд уу шүү дээ. За ингээд яг энэ дээр тулгуурлаж хагаад Мэн усыг эзлээд авчиж байгаа. Өвөр Монголоос хүч авч хагаад. Манжи эзэн хааны нурхаачийн нэг маш том арга барил байд. Дайснаа зочин болго. Зочноо нөхөр болох гэсэн урайтай. Тэгэл одоо дайсган жисэн хүнээ гэртээ дуудаж авчраа сайхан дайлал зочлол тэгэл найз болчихж явах жишээ те. За ингээд яаж ийн хоорондоо худургийн холбоотой за би охиноо гीच гэдэг юм уу. За ингээд хоорондоо худууд болцгооч байгаа шүү дээ. Тэгээ одоо худургийн холбоотой очихор чинь бие биентэйгээ одоо байлдаа дайлтай биш. Үүнийг зөвхөн монголчуудтай худургийн холбоотой байхыг инх үрийн гэрээ гинэ гэдэг. Ингээ инх үрийн гэрээ байгуулсан. За яг энэ дээр тулгуулж агаад 1644 онд Мэнгүрнийг одоо хятадын уртлын Мэн усыг эзэлж аваад за хоошоо эргэж харсан. За энэ халах Монголын байдал яаж ийн? Ойрд Монголын байдал яаж ийн гэдэг. За яг хөө тэгээд ойрдын хаан бас хаан ширээ булаацалцсан зөндөөл асуудал байсан. Халахын бас хаан ширээ булаацалцсан асуудал зөндөөл байсан.
Тэгэхээр чин зэрэг нэг ойрдод хүчрэгдсэн галдан бошгот гэдэг ойрдын хаан халах руу их дайрч довтолж халахтаа одоо халах ойрдын гэрээ гэдэг юм болсон л да. Тэгээд халах ойрдын гэрээг бол яг халахын талаас эхэлж зөрчсөн хүн бол Түшээд хаан. Тэгээд 3 хаан байсан. Халах 3 хаан, Түшээд хаан, Засагт хаан, Цэцэн хаан гэдэг. Гуруулал алтуургийнхан. За ингээд нэг галдантай муудалцаад галданд алуулахаасаа айгаад галдан чинь орж ирээд эзлээд халах ойрдыг нэгтгэж байгаа нэрийдлэр халахуудыг өстө хайр найргүй төвөөгээд алж чадаад эхлэхээр зэрэг Манжин хаан дээр очиод инк хамгаалтан дээр очиод халахууд нь тусамж гоохгүй юу бид нүсийг халах гад байна гэд. Тэгэхээр чин зэрэг Манжин эзэн хаан инк хамглан халахыг оюуны удирдагчаар нь төлөөлж байгаа хүн юм. 3 удирдагч яах вэ? 3 хаан нь бол 3 талаасаа хурж ирээд намайг хүндэтгэлээ. Оюуны удирдагчаар нь төлөөлж байгаа хүн юм бэ гэхэд ангадгаар огт зан үзэр байсан. Түшээд хаан гомдор чинхүү. За түүний ах чихунд орж иднэр чинь бас Манжин талдж орцсон байсан л та. За ингээд зан азартаа гэрээ байгуулахдаа за халахыг бид нэр ивэл давъя. Халах руу хэнийг нь дайруул бид нар хамгаалъя. Манж руу хэнийг нь дайруул бас халах та нар хамгаалах ёстой. Та нар зэрэг гаргах ёстой. Таанусыг бэлчээрийн хэрүүлийг чинь бид нар зохицуулж өгье. Үе үеийн турш муудалцдаг байсан нүүдэлчдийн бэлчээрийн хэрүүлийг зохицуулж өгье гэж хэлсэн. Хариуд нь халахууд ямар шаардлага тавих вэ гэхэд за биднүүсийг хамгаалчих юм байна. Бэлчээрийн асуудлыг зохицуулаад өгч юм байна. Бид нар үеийн үед худалдаа арилжаанаас гачигдчих явдیں۔ Энэ бол одоо Монгол нутгийн хамгийн том зовлон юм шиг үлэн шүү дээ. Тий, би энийг нөхөх эдийн засаг байгаагүй. Тий, одоо зах зээлгүй. Танд ноос, надад ч гэсэн ноос байна шүү дээ. Чамд хонь байгаа. Тий. Надад хонь байгаа. Тий. Чамд тэмээч байгаа. Надад ч байгаа. Чамд тавуу шумал байгаа. Надад ч байгаа. Малын гартаа бүтээгдэхүүн гаргана. Би нэгээрээ торог дурдан авмаар байна. Ноос тий, торог дурдан авмаар байна. За тэгээд цай авмаар байна. Гурил будаа авмаар байна. Шаазан авмаар байна. Тийм биз. Чи бас яг адилхан хэлдэг байна. Тэгээ би чамд ноос ноолор өгөхөр зэрэг хойлоо солилцчлалтай биш. Гэхдээ чамд хангалттай гэрт чинь зөндөө юм байгаа. Надад ч байгаа. Тэгэхээр би энтэйг ингээд эдийн засгийн солилцоо байгаагүй. Цорын газ эдийн засгийн хэрэглээг нь өмнө зүг. Одоо энэ цагаан ирэмд аваад урагшаага эдийн засгийн хэрэглээ. Ер нь үе үеийн турш энэ хятадын нутаг руу уулгалдаг байсан шалтгаан чинь худалдааны бомб нээж өг гэсэн л шалтгаантай байсан болохоос ш газар нутгийн эзлий муусан хятадуудыг үзэн яд чинь харгаас дургу үржин гэсэн юм бол байгаагүй. Зүгээр л худалдаагаа л нээж өгөөч л гэсэн тийм асуудал байсан. Тэнгуут нь Манжин эзэн хаан хамгаалан за яг хуу өндөр гигантэн би тантай гэрээ байгуулна. Дундад улсын их худалдаа зах зээлийн эргэлтийг тал нутгаар би заавал оруулж өгөх болно. Тийм болохоор зэрэг би энэ зарилгыг гаргана. Энэ зарилгыг гаргахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Луугийн хааны удмын хаан хүү те Луугийн хааны удам байна. Юу болов гэдэг. Хятад иргэнийг Монгол нутагт битээ сууршуул. Хятадын иргэнүүд одоо дотор газрын иргэнийг гэж байгаа. Эний чи одоо зан азар хийж байгаа ч. Тийм зан азар хийж байгаа. Манжаан тавцж байгаа шүү дээ. Дотор иргэнийг гэдэг. Дотор иргэнийг одоо дунддын иргэдийг Монголын нутагт битээ сууршуулаарай. Зөвхөн худалдаа арилжаа хийлгүүлээд л явуулаарай. Жилд нэг л удаа пиуг одоо виз гэсэн үг. Тухайд пиу гэдэг байсан. Нэг хоногоор л хэтрүүлсэн байх юм бол дахин хизээж тал нутагт ирэхгүй байх. Цагаан армийн хаан ирэхгүй байх. Хатуу шаардлагатай. Харин наашаа эргэж байгаа хятадын одоо дотор газрын худалдаачдыг Монгол нутгийн тал нутгийн айлуудаар оруулж хонуулахыг хориглоно. Тал нутгийн айлуудыг бараадан хажуудаа майхан асраа бариад байж худалдаагаа эрхэлж болно. Үүнийг хянахын тулд заавалчгүй Манжин зэргүүд явж явах хэрэгтэй. Тэгээ хажууд нь тийм Манжин зэргүүд хараа хянаад явж идэх байх нь шүү дээ. Өө чи тэр тал нутгийн айл руу битээ орох гэдэг. Гэхдээ усгүй гэсэн. Одоо болохгүй. Тэр үгэн тийш нэг гол байгаа. Тэндээс ч ус авчих чийд юм уу. Нэг сүү гуухсан. За маргааш тэр айлын хүнээс нь очиод эсвэл тэр нэг цэрэгэн давхиж очиод тэнд нэг дотор газрын худалдаач нэг өөрөөс чи нэг сүү гуухсан гинэ тар гуухсан гинэ ч гэдэг юм асуудал гарвал эхлээд тэр хариуцж явж байгаа тэр цэргүүд нь очиж цэргээс нь төлөөлж очиж ингэж асуудаг. Их нарийн хяналттай байсан. Тэгвэл бол нөгөө нэг өндөр гиган чинь энэ хэрвээ дотор иргэн тал нутагт хэрвээ сууршаал амьдарч тэгэл юм бол бид нар байхгүй болно гэдгийг олоо мэдчихсэн.
бас алсыг хараад байгаа юм л та. За яг ийм гэрээ байгуулсан харин дотор улсын худалдаачид ямар ч үнээр хамаагүй татгалцсан ч татгалзаагүй ч дуртай байсан ч дургүй байсан ч хамаагүй Манжи хааны зарлиг гарсан л бол заавал хүс үсээг очих хэвээр тал нутагт. Гэхдээ наад нэг тал нутагч амар хүүтэн штэ тэгээд одоо зундаагаан болдог өвөлдөө зодолтой штэ одоо бид нар очмооргүй нэхэд уучлаарай чи хааны зарлиг гарч чадсан. Бээжингээс их хааны зарлиг гарч чадсан. Татгалзуулгаа толгоогүй болно гэдгийг ойлгож байгаа үстэй гэдэг. За ийм болохоор зэрэг дуртай дургүй явах асуудал гарна. За харин яг нэгэд худалдаачид гэдэг чинь аливаа юмын ашгийг хардаг. 200 жил үргэлжилсэн энэ бүх хугацаанд дунддын худалдаачид нэг юмыг олж харсан байгаа. Тал нутагт энэ тэнд эдийн засгийн бололцоо маш их байдаг. Хэрэгжилж чаддгүй, мэддэггүй, эргэлтэнд л оруулж чаддгүй юм байна. За тал нутгийн эдийн засгийг эргэлтэнд оруулаад өгөх юм бол биднэрт маш их хонжоо гарах юм байна. Энийг олж харсан. Хамгийн түрүүнд энийг олж харсан нь бол Даашин хүүгийн пүүсийг олж харж ирсэн. За ингээд бол манай Монголд пүүс орж ирж байна те. Одоо пүүс. За энэ пүүс бол ер нь нийгэмд их хар мөртөө түүхэн дандаа их муугар бичигдэх юм. Одоо би ингэж уншлаа л да. Тий. Тэ нөгөө их хүү өндөртэй, дарамт ихтэй. За тэгэл нөгөө халахын заяа хар дэвтэр дээр бичигдлээ энэ төр гэл гарах юм. Энэ одоо яг ямар учиртай байсан юм болоо. За яг хөө ингэж хэлээд одоо яг үннийг нэг бол ийм байдгийн. Сонсхийг хүссэн үннээ сонсож болдیں۔ Үнэнд хоёр янз. Яг юг сонсхийг хүсэж байгаа. Түүнийг нь хэлээд өгч болж байна. Сонсоход хэцүү. Хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү ч гэсэн хөдлөшгүй чин үннийг сонсох уу гэсэн хоёр асуулт байдаг. Тэр хүний дургу хүргэх яг хичнээн хэцүү ч гэсэн тэр одоо үннийг сонсомоор байна уу? Гэхдээ хүн гэдэг амьтан чинь үннийг сонсохдоо хэцүү байдаг юм л та. Гэхдээ сонсохыг хүссэн үнэн гоё штэ. Над марууж авчих гэж ин гээл те сонсохыг хүсэж байгаа байхгүй. Над нэг гоё ундаа авчих гэж байгаа юм байна. Намайг гоё хоолнд оруулах гэж байгаа. Намайг бол зүгээр энэ яг л тест яг л миний сонсохыг хүссэн үннийг л хэлж байна. Энэ өста зөв ярьж ин гэдэг. Энэ ёстой зөв ярьдаг үгүй шүү гэл. Энэ л сонсохыг хүссэн үнэ. Харин яг чин үнэн нь ийм байдаг юм а гэдэг нь хэлэхээр хүлээж авдаггүй. Дахиад хэдүү хэрэгтэй. Гэхдээ хүн одоо түүх өөрөө үннийг бичээд үлдээдгээс хойш түүх худлыг хайдаг штеп. Үннийг л үлдээдэг. Хизүүч гэсэн үннийг үлдээдэг. Тийм болохоор зэрэг яг чин үннийг нь сонсохоо хүсэж байгаа бол энийг нь хэлж болно. Чин үннийг сонсохыг хүсэж байна уу? Биш. Чин үннийг сонсох. За тийм. Зүгээр ийм тал нутагт энэ тэнд баахан сэрэг суудсан байгаа. Малчид. Эдгээр чинь ноос ноолуура хаана бүгдээрээ хувьдаа одоо ноос ноолуура тэрэгэн дээр ачаад наашаага цагаан ирэм давж ирээд байдаг. Тэндээс ч гэсэн тэр ирээд байдаг ч гэдэм үү. Эсвэл маргааш нь бас дахиад ирдэг. Огт тэрхээ байлдаг ч гэдэм юм асуудал гарсан. Тэр бүгдийг нэг газар цуглуулъя. Нэг газар цуглуулъя гэдэг. Ингээд дотор газрын худалдаач нь тал нутгаар ингээд хаврын цагаар явхад харганы хажуугаар өнгөрөхөд нэг хонь ямаач нь бэлчиж байгаад харганы хажуугаар өнгөрөх харганы ноос тунаад үлдсэн. Тэрийг цуглуулад байдаг. Харганы ноос түүж эсхий хийхийн үлгэр гэдэг одоо манай Монголд нэг юм байдгийн. Нэг тийм үлгэр байдیں۔ Харганы ноосыг түүгээд эсхий хийдгүү маа гэхэд утас бол ярьж ирсэн. Тал нутагт маш их баялаг байдаг юм байна. Гэхдээ тал нутгийн ард түмэн энийг өөрсдөө мэддэггүй юм байна. Тэгвэл энийг л эргэлтэнд оруулаад өгье гэж одоо дунддын пүүсүүд одоо шууд шийдвэр гаргасан. Ганцаархнаа нэг пүүс дан ганц монопол тогтоож болохгүй. Очих юм бол чадахчгүй. Тэр том сэрэг сууж байгаа араас нь хөөгөө хайгаа яваад талтай биш. Тийм болохоор зэрэг пүүсүүд өөрсдөө дотроо холбоо байгуулдаг юм. За тэгээд энэ дээр өрсөлдөжсэн бол шиндээ юу пүүс гэж байсан. Өөр маш олон пүүсүүд бол өрсөлддөг байсан. За тэгээд ер нь тал нутагт Даашин хүүгээс өөр энэ буянтын пүүс, настын пүүсүүд байр сууриа тавьж эхэлсэн. Одоо ингээд пүүсүүд одоо тал нутгийг цайгаар, торгоор ингээ хангадаг гэх юм уу та. Шаазангаар ингээд одоо тэд нар чинь пүүсүүд дээр очиж худалдаа хийнэ буюу
тал нутгийн эхлэрүүд болж байгаа. Пүүси. Нүүдлийн худалдаа гэсэн үг. Гэтэл пүүзи гэсэн үг. Орчуулах юм бол нүүдлийн худалдаа л гэсэн үг. Одоо явуулын худалдаа 8 айлжаа гэсэн л үг л дээ. Ингээ пүүс гэдэг үг чинь гарч ирж байгаа юм. За да шөн куй. Да гэдэг нь биг гэсэн үг. Их гэсэн үг. Шö гэдэг нь болохоор зэрэг инновац гэсэн үг. Куй гэдэг нь болохоор зэрэг чиф удирдагч гэсэн үг. Тэгэхээр яаж юм? Их инновацлагдах удирдагч гэсэн утгатай л үг гэсэн үг байдیں۔ Яг ханзыг нь яг магчлан буулгавал инновац гэдгийг одоо монгол дээр юу вэ? Мэдж байгаа шүү дээ. Тэгэхэр чин зэрэг манай монголчууд даашинкүй гэж яг зөв хэлж чадахгүй шүү дээ. Даашинхүүгийнх нь гэж нэрлэсэн юм. Амны дуудлагаараа л аваа ячиж байгаа. Бао ян ти гэж байгаа. Бао ян ти гэд бас нэг юм. Тэгэл буйн толгоч. Ингээл манайхан энэ ядаргаатай юм наадах чинь гэл те. Тэ нөгөө коосон гэдэг үгийг гойч ингээд өөрчилсөн байдаг шил юм биш те. Тий, ингээ өөр юм шиг үлдэг л байхгүй юу. Тэгээд лонсан гэж байгаа. Одоо лун гэж байгаа. О гэсгэр бичихэд уугар амшин лун сан. Луу гэсэн үг лун гэдэг нь. Сан гэдэг нь 3 луу пүүсэл гэсэн үг. Лунсан. Манайхан чинь луусангийн пүүсийнхэн гэдэг. За гих мэтэр ингээд нэрлэн штэ. 200 гаруй жил тал нутагт үйл ажиллагаа явуулсан. Энэ пүүсүүд бол. За гэтэл манж гүрэн байхгүй болцсон. 1911 онд манж гүрэн байхгүй болцсон. 267 жил оршин тогтноод манж гүрэн байхгүй болцсон. Энэ дараад нь юу өссөн? Богд хаант Монгол улс үүсэж байгаа шүү дээ. 1911 онд. Тий. 11 оны 12 сарын 29-ны өдөр. За тийм байна. Гэтэл манж чингүрэн унтсан чинь өмнөд хятад нь бүгд найрамдах хятад болсон. Дунддын өмнө зүгт Нанжин нийслэлтэй. Хойд зүгт нь болохоор зэрэг нөгөө Манжи хааны мэдлэлд байсан том ноёдууд өөрийн мэдлэлтэй боيو феодлууд өссөн. Ингээд хятад орон хагас феодал хагас бүгд найрамдах солоо явчихгүй юу. За энэ үед нь пүүсүүд нь үйл ажиллагаагаа бас явуулаад байсныг бодоход худалдаа арилжааг маш сайн дэмжиглэжлээсэн. Богд хаант Монгол улсад нэн дөрөнд мөнгө хэрэг нэг тусгаар тогтносон одоо мөнгө хэрэгтэй үсттэй. Юу ч хийхэд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр яаж юм? Энэ тал нутгийн пүүсүүдийг бол мөнгө зээл, өр зээлийн бол авч ихс одоо ганц байгаа юм нь бол энэ пүүсүүдэд дэмжиж яахгүй бол бид нар худалдааны ашиглалт орно гэдгийг үе богд хааны Монгол улс байтугай Чингисийн Монгол байтугай Хүнүүгийн Монгол мэдчихсэн. Модон шаниугийн Монгол нь мэддэг байсан. Тэг Хүнүүгүр нь мэддэг байсан. Тэгэхээр чин зэрэг одоо энэ пүүсүүдийг чи хөөгөө гаргачихвал яг асуудал үүснэ дээ. Байлгах хэрэгтэй болно шүү дээ. Тал нутгийн эдийн засгийн эргэлт гэтэл 200 жилийн хугацаанд цайны замыг үүсгэчихэд идэв энэ пүүсүүд маань. Цайны зам гэдэг чинь бүр Санкт Петербург тухайн үеийн Петроград хүрж исэн. Одоогийн Санкт Петербург маш хол замд тулдаг байсан. Төв Азийн хуурай газрын Евразийг тулсан маш том өргөн худалдааны том жим баг одоо зам. Энд чи тэгэхэд одоогоос эндээс баг Петербург хүртэл хугацаа зам гэсэн. Гуйхоогоос эхлэн наашаага. Шаан бүр урагшаага бүр бараа таваараа авч ирээд ингээд гуйхоодоо цуглуулдаг байхгүй юу бүх бараагаа. Өмнө зүгийн Нанжингийн торгоо, Шааны шавар шаазангаа шиг тийм үү. Бүгднийг ингээд өмнө зүгөөсөө Шанхайгийн одоо юу ч гэдэг бүгднийг цуглуулад одоогийн өвөр Монголын хөхөтийн ойролцоо байгаа гуйхоодоо цуглуулдаг байхгүй юу. Гуйхоогоос бүгдээрингийн ачаад наашаа гарна. За гарахтаа энэ одоогийн замын үдээс ойролцоо байгаа булаг шандын өртөө гэж байдгийг. Биш давст булгийн өртөө гэж байдгийг. Нэг тийм нэртэй. Нэг булаг оргилж идэг. Гэхдээ давс их ялгардаг. Тэгээд давст оргих булгийн өртөө. Тэгээд одоогийн сайн шандын ойролцоо болохоор зэрэг их булаг шандын өртөө. Давст булгийн өртөө, булаг шандын өртөө. Тэгээд өргөө гэд одоо өргөө богд хааны үед ч одоо өргөө яг хуу Чингүрний үед даа хүрээ мүрээ гэдэг ингээ явчихж байгаа. Тийм ээ? Даа хүрээ. За тэгээд яг даа хүрээнээс салбарлана.
завхны улаастай руу салбарлана. Нөгөөх нь ховд хот руу салбарлана. Нөгөөх нь яг хоошоо хяагт руу салбарладаг. Тэр улаастай буюу засаг хааныханд бараа өргөж өгөх ёстой. Ховдын хязгаарынханд бараа өргөж өгөх ёстой буюу ховд улаастад чинь манжин амбан суудаг байсан. Манжин амбан суурьждаг байсан. Тэр амбаны газар аваач өгж штэ. Амбаны газар чинь одоо тэгээ засаг хаан аймгийнхныг тэр чигээр нь одоо тэр бараа таваар хангах нь штэ. За илүү ийм хүрээдэрлээ. За Даашин хүүгийн бараа ирлээ. Луусангийн бараа хүрээдэрлээ. Шиндэевгийн бараа хүрээдэрлээ. Тийм ээ. Тэгээд энэ зостын чулганаас нааша урдсан насны бараа хүрээдэрлээ. Буянтын бараа хүрээдэрлээ гэдэг ингээд ангилчдаг. Тэнгот нь тал нутгийн ард түмэн тэндээс ч очиж торох дурдангаа аавна. Ийм юм болно. Тэгээд яаж ин ховдын хязгаар гэдэг чинь одоогийн Баян-Өлгийн увс ховдынх нь очиж бараагаа авдаг байсан гэх юм уу да. Тийм байгаа юм. Их хүрээнээс болохоор зэрэг мэдээж хэрэг энэ Түшээд хааныхан авдаг болвол Түшээд хааны жинчид цаашаага дорн зүг рүү одоо энэ Сэцэн хаан аймаг руугаас очиж түгээж өгөх тал бий. Эсвэл энэ Сэцэн аймагт бараа өргөж өгдөг нь энэ Даашин хүүгийнхэн болон Буянтын бүсийнхэн бас ингэж бараа өргөж өгдөг. Тэгэхэр чин зэрэг яг ингээд эдийн засгийн сүлжээгээ ингээд холбоод авчиж байгаа. Хяагт дээр очиж чинь. Хяагт дээр их том худалдаа арилж байгаа юм. Одоо Оросын хэл гэсэн үг шүү дээ. Хаант Оросын хэл. Хуучин Бурайдын нутаг. Хяаг их ургадаг болохоор л хяагт гэд нэрлэлсэн. Одоо Монгол талаас Алтан булаг, Оросын талд хяагт гэж байгаа шүү дээ. Яг хяагт руу ингээд очиод хяагтаас цаашаага одоо Петербург хүртэл явдаг байхгүй. Тэгэхээр чинь юу руу явах вэ? Иркутскийн хүн. Новониколаевскийн хүн. Одоогийн Новосибирскийн хүн. Тэгээд юу явах вэ? Тюмень орно, Омск орно. Тэгээд цаашаага бүр энэ Новгород, Ростов-на-Дону гэд яваад Москва, бүр Петроград гэд явдаг байхгүй. Ингээд одоо хідэн маш том эдийн засгийн давсгалжээ. Тийм бай. Одоо энэ 120 мянгатад нэг тэмээтэй хөшөө байгаа шүү дээ. Аюулгүй тойрог дээр. Цайны зам энэ нутгаар явсан юм аа л гэсэн томоохон бэлэг тэмдэг шүү дээ. Төв Азийн тал нутаг бол дэлхийн ертөнцөөс хоцрогдоогүй. Цайны замын хүчээрээ дэлхийн ертөнцид энэ тэнд юу болж байгааг мэддэг байсан юм аа. Тийшээ очсон худалдаачид буцаж ирэн шүү дээ. Хоорондоо мэдээ солилцсон юм зү. Хаад Оросоор сонирсайхан юу тав. За да Баатар цагаан хаанч Германы кайзертай муудалцаад байгаа сураг байлаа гэл нэг юм ярина да. Өөр юу вэ? Османы туркууд бас жоохон буруу тоглоомоор тоглоод сахилах гутж байгаа сураг байлаа. Крем дээр хар тэнгис дээр цэрэг оруулж ирж исэн байлаа. Гэл ингээл гих битээр ингээд мэдээ солилцдог. Энд чинь тал нутгийн одоо бас цайны зам гэдэг чинь худалдаа арилж байгаагаар хангадаг байсны хажуугаар интернет мэдээллээр тасалдаггүй байсан юм аа. Цайны замын үндсэн худалдааны зам дээр үндсэн 3 хэл байдаг байсан. Энэ 3 хэлийг заавал сурж ээж цайны зам дээр худалдаа эрхэлдэг худалдааны хэл, Төв Азийн худалдааны хэл. Манж, Монгол би Монголыг яриад байгаа шүү, Монголын тань. Орос. За Хятад. За ингээд энэ хэллүүд. Тэгвэл тэгжиж том худалдаа арилж яаж байгаа шүү дээ. Орос орон яахаараа цайны зам дээр учирцгүй сонирхол шохоргол татчихсэн бэ? Буурын гэрээ, хяактын гэрээг яагаад тэр жил хийж исэн бэ? Энэ Сибирийг одоо бараагаар таслахгүй гэсэн дээ. Алс дорнодын Сибирийг. Орос орон ч өөрөө том гүрэн алс дорнодын барааг яаж хангах юм бэ? Хоёрдугаарт алс дорнодын цайны зам дээр маш сайн худалдаа хийж ээж дорн зүгийн бодлого буюу чин гүрэнтэй Азийн ард түмэнтэй харилцдаг үүд хаалга нь хяагт байсан. Тийм болохоор зэрэг хяагтад маш их анхаарал тавиад байсан шалтгаан нь эндээ. 1910 оны бүр зураг байдаг шүү дээ. 1910-аас 20 оны хяагт гэсэн чинь гонгонгос гоё байдаг. Амар гоё хөгжсөн. Чи бом тийм чи яах юм бэ? Ийм газар байсан юм. Надад нэг асуулт байна. За. Ингээд материалуудтай танилцсан явж байхад Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан пүүсүүд их өндөр хүүтэй байсан юм аа. Бүр дааж давшгүй өндөр хүүтэй. Гэхдээ тэгээд бас нэг асуулт энэ одоо яагаад хошуу ноёны авж байгаа зээлийг хошуугаараа төлөөд байгаа юм бэ? Энэ одоо яг яагаад тэгдэг байсан юм болоо? За эзэн ба хамжлагын ёс гэж богд хаант Монгол улсад бол байсан. За энэ гэсэнд юуг
шалгаагүй байгаа юм гэх юм уу да. Халаагүй, хамжлагт ёсоо халаагүй гэсэн үг дээ. Эрх чөлөө ардчлал нь болоогүй байсан гэсэн. Одоо ийм юм ярих зүгээр хамжлагын ёсоо халаагүй эзэндээ захирагддаг. Эзэн ба харьяатын гэж нэг тийм байсан. Тэгэхээр чин зэрэг чи гэр бүлээ дагуулад явна да нэг ноёны албатал болно шүү дээ. Тэр ноёны адууг хариулна, тэр ноёны хоныг хариулна да. Тэгэхээр зэрэг тэр ноён чинь чамайг хооллоод ундалчнээс даар гэртээ чинь. Шүлний хонь өгчнөө дөө. За тэгнэ. За тийм юм болно. Энийг юу хөө харьяат албатууд гэж албат хэрэгтүүд нь ноёны жишээ нь одоо муухан хааштай ноёны харьяат албат болчихвол бас мөн зов ёо. Гөм хийцүүе. Тэр ноёноос л яваад өгдөг байхгүй. Нөгөө бодлын бас урагч юм шиг. За. Энэ хүнийг эрдэнэ гэдэг. Засаг ноёнтойгоо заргалдаад тамирын голын хөндөй дээр явж байгаа энэ минь тунгалаг тамир эхэлж идэв шүү дээ. Гэрээ өрөөд яваад өгдөг шүү. Тий. Тэг яваад өгд юм биш үү? Ноёнтойгоо муудалцаад яваад өгдөг байхгүй юу. Тэгэхээр ноён бас ернэ сайхан ааштай байхгүй бол албадаггүй болно л гэсэн үг ч гэдэг юм уу юм болдгийн. Гэхдээ нэгэнт ноён хүн гэдэг чинь ямар хүн байдیں۔ Язгууртан хүн гэдэг чинь тухайн үедээ тэгж зандаж захирж яахгүй бол болдгүй хүн байдیں۔ Өнчин шиг дутаагаад үзээрэй та нар гэж загнадаг чинь бас үнэн л дээ. Жаахан толгойг нийлээд нүүрөгөөд эхлэхээр нөгөөдөл нь бас гар хазаад эхэлдэг зам байдаг. Зүр хүн л юм чинь. Дабур ялангуяа монгол хүн бол ерэн жоохон юм гэхүү. Нэг бас хэцүү. Тэгэхэр чин ноён нь буянтын дэлгүүр орно. Ноёнтоо ийм сайхан торог ирлээ. Та апхоо гэл та апо ба ингээл юм ярина штэ. Энийг сайхан хилэнгаар үүдэн хаар байх чинь. Хам бэлэн байна уу? Бага та үз гээл ингээл. Та хатнаа дагуулаад, гүнжээ дагуулаад ирж байгаа штэ. Энийг авыг авчдаг байхгүй. Та тооцоо төлбөрөө хязээ төлөх вэ гэжсэн штэ. За намар мал тархалахаар өгье. Одоо бол ер нь юм алга. Гэхдээ одоо надад хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр зээл авчдаг байхгүй. За нэг зээл авцсан л бол хүү бодогддгийн. За энийг ер нь эдийн засгийн А, Б үсгтэй хүн болгон мэднэ. Хүн ер нь зээл авцсан л бол хүү бодогддгийн. Өнөөдөр манай монголчууд чинь ийм юм байдгүй. Банк л бол арилжааны банк эдгээр чинь хүү бодож байгаа болохоос ш хоёр компани биеиндээ хоорондох зээл дээр бол яадыг би мэдэхгүй. За тэгж яагаад өгчин ч гэдэм юм асуудал бол ингээд тохиролцоон донд явагдаад байгаа ч үгүй. Монгол ер нь яг цац зээлийн эдийн засаг, тохиролцооны эдийн засаг гэдэг чинь бас нэг асуудлаас гарна. Гэтэл нэгэн тал тэр чинь манж гүрний эдийн засгийн хууль. Тэр данжаадуудыг зээл авсан л бол хүү бодогддог. Тэгэхээр яаж ийн оронд нь 10 хонь өгье гэсэн байлаа гэж бодъё л да. Намар мал даргалахаар өгье гэхээр зэрэг тэр хонь чинь хургалах хэрэгтэй байхгүй. За тийм байна. Хургнуудаа цуг өгдөг байхгүй. Нэгэд одоо нэгс барьцаа маягаар ирж байна гэсэн үг. Тэр хонь ихрэл нөө өста пайдлын аахгүй. За оронд нь бэ нэг 50 хонь өгчэй гэж бодсон шүү дээ. За тэг. Дансан дээр бичлээ. Ноёнд нь та яг энэ будган дээр улаан будган дээр ингээд гарын хээгээ дар гэд ингээд даруулна. Ийм баримт нь үлдчихэж байгаа биз. Нөгөөх нь ноёндоо өгнө. Хоёр талд гэрээ ирж байгаа биз. Та намрын сар эхлэхэд надад 20 хоног өгөхтэй байтал 50 болж ирэн шүү гэж байгаа байхгүй юу? Аачиж байгаа байхгүй. Энэ чинь зүгээр бодлого шүү дээ. Банкны л бодлого шүү дээ. Пүүс худалдааны арилжаа. Энэ ямар буйны байгууллага вэ? Эдийн засгийн худалдааны л байгууллага шүү дээ. Тэгэхээр зэрэг ноён чинь дараа жил нь бас нөгөө дараа 2-3 сарын дараа юм хэрэгтэй болно доо. Тэгнь. Дахиад очиод нөгөө пүүс дээр очиод зээл авдаг байхгүй. За тэгээд зээл авахар зэрэг яах вэ? Дахиад хурууга дарнаа да. За гих мэтэр за энэ удаа би нэг магнит торог авчий гэл те. За энэ удаа тэдэн цай хэрэгтэй байна гэд. За одоо энэ удаа надад одоо тэдэн шаазан хэрэгтэй ч гэдэм юм уу. Гэхдээ ер нь хүний эдийн засгийн хэрэглэгдэхүүн ямар дуусах вэ штэ. Тийм биз. Нэг юм хэрэг л олон штэ. Айл болоо тусдаа гарахад шалны алчуур хүртэл хэрэг болдог гэж үг мэдхүү. Сэтэрхий зүв сэмхэрхээ даав хүртэл хэрэг болдог гэж мэдхүү. Яг энэ шиг хүн л юм чинь хэрэгцээ аяндаа гарч л дараа. Ингээд ноён нь дааж давшгүй өөр авчихаараа нөгөөдгөө төлөхөр хэцүү байдаг. Тэгэхээр зэрэг өөрийнхөө харьяат албатынхаа нуруунд дээр тавьчихдаг байхгүй.
Чамаг одоо 5 хоноор салинжуулдаг байсан гэж бодъё л да. Зүгээр хоёлоо жишээ авчи. 3 хоног чи ноён авчиж байгаа байхгүй. За 3 хоноор салинжуулдаг байсан гэж бодъё л да. За чиний 3 хоног шулгуучихгүй даа гэд. Гэвч бас хувьдаа хөөрхөн хонтой олчноо да. Тэгэл 2 хоног нь авчин шиг юм уу. Яасан гингут нь энэ хятадын мусан данжаадууд арай дэндүү даварч байна гэл ингээд одоо ард түмэндээ гоё юм ярьчнаа да. Харьяа талбтуудаа ингээд ярьчнаа да. Тэгэхээр зэрэг зарим нь бол итгэнэ. Зарим нь яахаараа энэ ихэс дээдсийн идэж туйлж баярхаж бялуурсныг бид нар зовлогоо зулгааж төлөх ёстой юм бэ. Энэ бол ингэхгүй шүү гэд ингээд бас ард түмний дундаас одоо дургуутсал гарна. Дайлангуяа бол ерэн цүс ихтэйгээрээ засгтаанаас их гардаг байсан. Засгтааны мань гүний хушуунд одоо мань базар ноёны хушуун ноён мань базрынхаа эсрэг заргалдсан цэцэг нуурын дугуйл ингээд байгаа шүү дээ. Ард аюуш өдөрдөжсэн, эцээ хүртэл заргалдажсэн ч гэдэм үү. Энэ дугуйлан байгуулдаг бол байхгүй юу? Дуураа завилж суужгаад хоорондоо хилэлцдэг байсан. Тэгээд дугуйлан гэд нэрлэлцэн. Тэгээс одоогийн секс дугуйлан биш шүү. Дөрвөлжилсэн бол дөрвөлжлөөс уучдаг бол дөрвөлжил байгуулах тий. Тийм биз дээ. Гурвалжин суудсан бол одоо гурвалж суудаг бол гурвалжин байгуулах гэж ярина. Зүгээр дугуй тойрч дугуйг сууж өөдөөдөөс харж агаад дугуйлан байгуулж ингэж тэмцэжсэн. Тэгэхээр яаж ин цэцэг нуурын дугуйлангийнх ингээд бас их заргаа авах гэж тэмцэжсэн. Сансраад орчин хошуу гэж бас байгаа их том дугуйлангууд барьж ирсэн. Сэцэн хаан аймагт болсон. Сансраад орчин хошууны бослог гэж нэг бас болж ирсэн. Ноёдууд нь зээл авчаад тэгээд эцээ одоо манай эрхэм дээдс ноёд одоо усын хурлын гишүүд маань урд зүгээс баахан зээл авчлаа гэж бодъё л да. Тэгээд би тэрийгэ бидрээр төлөвлөх гэхээр зэрэг чи очиж бэж очиж зээл аваагүйгээс хойш зээл авсан хүн төлнө үстэй гэж уурална үстэй. Тэг штэ. За яг энтэй л адилхан байхгүй юу? Тэр чинь ууралж байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж ин эдгээр одоо мөнгө хүүлж ийсэн гэдэг одоо ингээд муусан хятадууд богд хаант Монгол улсын үед мөнгө хурж ирж муусан данжаадууд ингээд мөнгө хүүлж ийла гэж яриад байгаа байхгүй юу? Гэхдээ тэд чи зүгээр л юугээл авч байгаа шүү дээ. Хүүгээл авч байгаа шүү дээ. Өрөө л авах гээд байгаа маа. Мөнгө хүлээл байгаад байгаа бол шаардлага болно их байхгүй. Тийм амар мөнгө хүүлж ийсэн бол энэ социализм үед муусан хужаанаар хуржиж мөнгө хүүлж ийла. Хятадын данжаадууд, луухаанууд хуржиж мөнгө хүүлж исэн. Ийм амар хэцүү амьдралд сүх жанжин гарч ирээд гэл одоо гоё юм ярьдаг байхгүй. Тийм юм байхгүй. Зүгээр ноён тоон та зээлийнхаа өрөө төлөө ихгүй бол дахиж тантай удалдаа ихгүй Нанжингаас Шанхаагаас Гуйлангаас ирсэн бараа танд би өгөхгүй гэдэг байхгүй. Гэхдээ би чи намайг одоо энэ нутгийн ноён гэдгийг чинь ирэх биш мэдж байгааз. Мэдхийн үед бол мэдж чинь. Гэхдээ та зээлөө одоо төлөхгүй бол би амбан сайдад гомдол мэдүүлнэ. Амбан сайд таны ирэх хэргийг Бээжинд уламжлана. Бээжинд уламжлах юм бол таны над отогч инстэй чинь ярих болно гэд бас хариу арга хэмжээ авна шүү дээ. Тэгээд өөрийнхөө амбан сайдтай тухайн үед элчин сайдтай л хандж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин зэрэг юу бол чин энэ чинь бас л нөгөө хятадын худалдаачд нь хохироод тал нутгийнх нь хожоод айдаг. Тийм юм байгаагүй харилцан тэнцвэл байх гад байгаа байхгүй юу? Цаа талаараа бас яг тийм байгаа. Хужаагийн пүүсүүдийг мо данжаадуудыг өмөрч байгаа юм биш. Бодит үнэн түүхэн бодит үнэн амьдрал нь ийм байсан. Чи зээлэр авсан л бол заавал хүү бодогдох л ёстой. Нэгд хүү бодогдсон бол чи хүүтэн төлөх ёстой. Тийм болохоор зэрэг хятад мөнгө хүлээд ийн гэсэн тийм пропагандач нь бол эндээс нь муу яриач нь эндээс ихтэй. За тэгвэл бүгдийг нь хөөгөө гаргачих л та муусан өмхийн хужаанаар. Зайлцгаа та нар цагаан эрмийн цаана та нар очицгоо тал нутагт ариун дагш нутагт маань юу хийж байгаа? Эзэн Чингис хаанаас үүлүүлсэн ариун сайхан эх орныг минь муусан хужаанаар та нар доримжилж бузралж гин гэж хэлээд бүгдийг нь хөөгөө явуулчих. За хөөгөө явуулчих. Хин шаазан цай бүс бараа торг дурдан одоо яотон чихрийн нишинг бүгд орж ирж байгаа шүү дээ. Хин өөрт нь авчиж өгөх юм бэ? Өөртөө цагаан ирэм дээр очиж судалдаа хийхээс өөр аргагүй байдалд орно. Тийм болохоор яаж ийн пүүсүүдийг ноёдууд хэрвээ ингээд жинчид жинтэй явдаг юм багц. Ноёдууд нь бол мэдээж хэрэг ноёны ажиллаа хийгээд энчээ байж байгаа. Ноёдууд ноёны ажлаа хийн, төрийн ажлаа хийн, тэгчээд бас жинтэйгээд иж чадахгүй шүү дээ. Яг хуу жинчид бол явдаг байсан очиж. Энэ замаар нь
цайны замаар очиж хийгээд худалдаа хийгээд бас нэг пүүсүүдээс хажуугаар нь бас ашиг олдог. Одоо Монголын жинчид буюу одоогоор ярих юм бол худалдаачид. Тухайн үеэр ярих л дэндүү нэр муутай байсан болохоор панцчид. Панцчид гэж нэрлэнэ. Ер нь худалдаа харилцааг ер нь их жоохон таагүй үздэг байсан. Ашиг хайдаг. Ер нь бол нэг тийм хүнээс одоо илүү дутуу юм хардаг гэж үздэг. Худалдаач хүн хурууа заавал хулгайч гэж ах шиг тийм зүүрүү гарцсан сүнсгүү худалдаачнаас сүнстэй хулгайч дээрч гэж ах шиг янз янз тийм муу дамчаа. Муу панц чинь муу 8 чинь гэдэг одоо энэ цаагаараа их доронж утгыг илэрхийлээд байдгийн. Жаахан дургуул байсан. Үгүй ойлгомжтой ш тий. Ам хоргоо Бээжинд ямар үнэтэй байдгийг жинчнээс сонсчоод дамнуурагчинд өгчихсөн мөнгөө ботхоор дотор нь муухаарад болж өгөхгүй л дээ энэ бол үнэн шүү дээ. Тийм биз дээ хажуудлын дамнуурагчинд ингээд юм өгчдөг. Мөнгө өгөөд юм авцсан чинь наадах ч яста Бээжин тэд байдаг шүү дээ жинчнээс сонсчдөг. Тэр зэрэгстэй нэрээ амар хохиролтой юм шиг санагдаад болж игдэггүй. Бас яг тийм байгаа. Манай энэ Улаанбаатар хот дамнуурагчны гудамж гэж байгаа шүү. Тэр нь одоогийн айл юм бэ? Дамнуурагчны гудамж гэд мэдэхгүй юу? Энэ амгалан гэдэг иш байгаа. Тэгэхэр чин Богдхаанд Монгол улсын үед чин одоогийн амгалан байна штэ. China Town гэсэн байхгүй. Хятад хөдөлтөчд хурж цугдарч худалдаа гайдаг. Харин консулын динж гэж байсан. Оросын худалдаач дэрж худалдаа хийдэг. Оросын торговод дэрж худалдаа. Энэ дээр бас нэг асуулт байгаа даа. Одоо ингээд түрүүнээс хойш ингээд харахад надад нэг юм бодол төрж ирж байгаа. Монголд одоо өөр улсын худалдаачд байдаггүй байсан юм уу? Энэ одоо хятад л пүүс орж ирээд тах юм. Өөр одоо хоёр хөршөөс гадна одоо юу хаачин одоо нэг тийм газар байдаг юм уу? Нэгт, хоёрт. Энэ манай улсад чинь тийм амар их мөнгөтэй болоод эдгээр ирж худалдаа гэдэг юм. Өөр тийм худалдаа их газар байдаггүй юм уу? Ягаад зөвхөн Монголд ирж тэр пүүсүүд ирж худалдаа хийж байсан. Энэ магадгүй таны хэлснээр нөгөө түрүүн таны ярьсан одоо Манжи хааны зарлиг байгаад тах шиг байна. Өөр хүчин зүйл байгаагүй юм уу? За өөр хүчин зүйл байсан. Газар зүйн онцлогоор тайлбарлагдана. Их Сибирийн их тайга урагшаага төрнө. Яг төрж байгаад Монгол руу ороод ирдэг. Монголын 9 цол хоошоогоо явна. Уулзар зааг гэж гарна. Энэ уулзар зааг дээр нь эндээс урд зүгээс Хятадын маймаачид, хой зүгээс Оросын торговод ирдэг байхгүй худалдаач ирдэг. Уулзалтсан газрыг алтан твшийн хөндий гэдэг. За. Алтан твшийн хөндий гэдэг чинь одоогийн энэ Улаанбаатар хот. Дөрвөн уулын дунд байгаа. Алтан твш. Улаанбаатар хот чинь алтан твшийн хөндийд байгуулагдсан шүү. Яг тэ Сибирийг гаталж орж ирчээл туулголноос усуугаал, Сэлбийн голноос усуугаал ч гэдэм үү. Улаастайн голноос, Нарангийн голноос, Зүрхийн одоо энэ зүрх голноос ч илүү за ингээд дунд голч бийж болно л да. За ямар ч байсан энэ Сэлб гол, туулгол, Улаастайн гол гэдэг ингээд их Нарангийн гол гэж бас байгаа шүү дээ. За энэ голууд чинь туулаад итгэж ингээд ороод ирж байгаа шүү дээ. За яг энэ дээр чинь ингээд уулзахтай хоорондоо над ангийн ус байгаа. Чоны арс байна, баавгай арс байна ч гэдэм үү. Чамд шаазан байна уу гэл ингээд ярина шүү дээ. Цай байна уу гэдэг ингээд хоорондоо ингээд ярина. Худалдаачдын төв Азад уулздаг цэг нь байхгүй. Алс дорндын худалдаачдын төв Азийн уулзур цэг хамгийн том зах зээл буюу их Нангиадын иргэншил буюу Хятадын иргэншлийн том худалдааны уулзур цэг дээр нь Богд хаан ордоо барьчихгүй. Зуны ордоо. Ингээд богдцож барай. Тэрнээс ш өдөр судар үзчихсэн аа. За нийслэл ер нь хар орондоо л байгаа дээ гээгүй штий. Худалдаачид хаана уулзаад байна? Эдийн засгийн уулздаг зангилаа газар нь очиж нийслэлээ барьсан боيو даа хүрээгээл босгож байгаа юм л да. Яг бол хоёр талын худалдаач тарчиж байгаа. Гэтэл хойд зүгээс одоо Оросыг дамжаад Шведийн худалдаачид бас ирэх бөгөөд мөн Европын худалдаачид зөндөө орж ирдэг байсан. Монголд ч гэдэг. Монголд хурж ирдэг. Энэ алтан твшийн өндөд алтан твшийн өндөд хурж ирдэг байсан. Бүр Америкийн худалдаачид бүр Хятадын нутгаар дамжиж орж ирж л байсан. Одоо энэ 20 дугаар зуун гэдэг чинь Хятадын нутгаар Англи, Америк бүгд хүрээд ирсэн. Одоо худалдааны замыг ханаш. За эдгээр чинь яг торгоны замаа бол ингээд Вьетнамаар явуулдаг, Интекээр явуулдаг юм байна. Нөгөөх нь болохоор зэрэг Иран, Перс руу явуулчаад харин цайны замыг хоошоо явуулд юм байна. Цайны зам бол ер нь хойд зүгийн эдийн засгийн бас чухал судас зангилаа юм байна гэдгийг мэдээд
Тэнийг бүглүү алс бүглүү газраар түгжигдсэн аглаг сонирхол байхгүй уйтгартай их газрын түгжигдмэл бүглүү Монголыг хэн тоох юм биш. Наад бүглүү Монгол дээр чинь цайны замын худалдааны судас яваад байгаа байхгүй. Тэрэн дээр нь очиж өөрсдөө анхаарал татах гэдэг. Хараа тавих гэдэг. Энэ дээр л хараа хяналтандаа оруулж өөрсдийн бизнесээ оруулж ээж хаант Оросын алс дорнд дох худалдаа арилжаагийг нь хянах ёстой байна гэдгийг их 8 гүрэн шийдчихгүй тухайн. Наад Орос ч алс дорндын худалдаагаа яг энэ Монголын нутгаас тал нутгаас авдаг юм байна. Тэгэхээр энэ дээр чинь ингээд нэг юм уу эвидээ юм жижиг Монгол тоогдохгүй юу? Тэр чинь том худалдаачд. Монголын жижиг том нь байх нь чухал ш. Монголын хүн ам нь олон цөөхөн байх нь чухал ш. Монголын хүн амьд нь тэнэг мангар байх нь чухал ш. Яг энэ байршлаас хаант Орос худалдаа авдаг юм байна. Худалдаа арилж байгаа хийж байгаа юм байна. Яахтын бомб дээр наадах чинь цуглуулад байгаа болохоор наадах чинь алс дорндын мөнгөө авдаг юм байна гэдгийг мэдээд одоо яаж ин өөрсдийнхөө худалдаачдаа оруулж ирлээ гэсэн үг байхгүй. Ийм байдлаар нэгдүгürt яаж ин улс төр эдийн засгийн байдлаар үүнийг юу гэдэг вэ? Геоэконом гэдэг байхгүй. Ойлгож байгааз? Геополитик гэж байгаа шүү дээ. Тэгвэл геоэконом гэж орж ирдэг байхгүй. Монголын нутаг дээр богд хаант Монгол улсын үед маш олон улсын далбаа намирж исэн гэж байгаа шүү дээ. За манай энэ богд хааны өргөнд одоо даа хүрээнд одоо их хүрээ болсон энэ хүрээнд айгүй олон улсын талбай намирч ирсэн. За ийм олон худалдаачид ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр манайхан ч өөрөөсөө ноос ноолураа тушаагаад мөнгө төгрөгтэй боллоо. Мөнгө төгрөгтэй болчоод яах вэ? Одоо нөгөө гадаадын худалдаачдаа чинь худалдаа хийн штэ. Бүр манай жинчид чинь бүр Шанхай орно. Нанжи орн Шанхай орн бүр гүйлэн орж исэн гэж байгаа штэ. Бүр одоогийн Гуанси мужийн нийслэл одоо их гой байгальтай Ли голын хөвөн дээр байдаг. Баруун этгээд зорчсон тэмдэглэлийн зураг авалтыг хийсэн газар. Тэр киноны зураг авалт. Үлгэрийн имшигэл газар байдیں۔ Гуйлийн гээд. Тэгээд гуйлан хот гэж нэрлэдэг байхгүй. Гуйлангаас бид нар бараа авиадрлаа гээд ингээд хурж ирдэг. Нанжингаас авиадрлаа, Шанхайгаас бараа авиадрлаа гээд. За ер нь бол энэ луусангийнхан бол ер нь дандаа Шанхайгаас бараа зөөдөг. Томоохон пүүс байсан л да. За ингээд яаж ин хурж ирээл даа өрөөнд дээр өрөөд ирнэ. Тэгэхээр чин зэрэг манай жинчид чинь бас тэндээс хурж ирээл бас худалдаа арилж байгаа шүү дээ. Тэгэхээр алс бүглүү зэлүүд Монголд нутаг дээр том гүрнүүдийн эдийн засгийн өрсөлдөөн бужигнжсэн болохоор геоэконом байдлаас их сонирхож хөрөнгө оруулж исэн тал бий. Тийм болохоор зэрэг амгалан бол Chinatown буюу Маймаачин хот. Консулын дэнж гэж байгаа. Оросын торговод амьдардаг байсан буюу Оросын худалдаачид амьдардаг газар нь. Американ дэнж гэж байгаа шүү. General Motors, Ford гэсэн том компаниуд байр суурь эзлээд орж ирээ суудсан байсан шүү дээ. Американ динжиг мэдж байгаа шүү дээ. За ингээд яаж ийн бүр Денмаркийн орж ирнэ, Дайны худалдаачид орж ирнэ, Шведийн худалдаачид орж ирнэ. Маш их худалдаачид орж ирнэ. Тэгээд Монгол улсад радио юу хөгжсөний тэдэн жилгээд нэг буруу юм яриад байл да. Үгүй ээ тэр чинь богд хаант Монгол улсын үед чинь шонгийн модцод ингээд залгачаад ингээд бас ярилцчихсэн тал бий. Энд чинь жижиг цахилгаан станц байсан шүү. Амгалангийн цахилгаан станц гэж байсан. Энд чинь бас нэг холбоо гэдэг мор цор ингээд мэдээ авдаг. Энд чинь бас нэг хөгжиж л байгаа шүү дээ. Энэ том эдийн засаг мөнгөн дээр тулгуурлаад. Ийм болох зэрэг богд хаант Монгол улс энэ том худалдагчдыг өөртөө татаж шингээж нэгсэнд одоогоор ярих юм бол гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж туугаагүй бөгөөд гадаадын бүх хөрөнгө оруулагч нарыг авчирчаад энэ дээр нь тулгуурлан өөрсдийн гэсэн мөнгөтэй хөрөнгөтэй болж томсож ийсэн. Тэгэхээр чин зэрэг худалдаачдыг ивент тэтгэжсэн болохоор богдын засгийн газарт дараад нь хаант Орос ер нь дангаар ноёлохын тулд дургуцах тохиолдол их гарч ирсэн. Одоо богдын засгийн газарт дараад нь үүссэн зөвлөлт Орос бол ерөөсөө ер нь Монголоос ер нь бүгдийг нь хөөж гаргая. Ер нь бол одоо энэ өөрсдөө л монопол тогтооё. Тал нутгийн эдийн засгийг бид нэр л зохицуулъя. Энэ гадаадын хөрөнгө оруулагч нар буюу энэ олон улсын хөрөнгө оруулагч нарыг алс дорндод авчирч том гүрнүүдийн эдийн засгийг нь мөнгө төгрөгийг Монголд эргэлдүүлээд авах сонирхол ер нь байхгүй болно л доо. Ер нь яваанда тэгнэ. Харин 1911-оос 1918
21 оны хоорондох ч гэдэм үү. За богдгийн 20-од энэ 13 жилийн хугацаанд Монголын эдийн засаг бол энэ гадаадын пүүсүүдийн хөрөнгө оруулалтын дээр босч ирсэн. Тэгэхээр чин зэрэг манайхан чимээс гадаадуудын пүүсүүдээ ингээд дуурай штэ. Данзан гэдэг хүн сайд Harley Davidson ундаг. Лимузин машин ундаг. Бодооч гэсэн тийм. Harley Davidson гэж нэг 90-од оны үед нэг Америкийн кинон дээрээс л баахан байкрууд ундын бах гэд бодож исэн штэ. Гэтэл 20-од оны үед ороод ирсэн. Энэ юу гэсэн үг вэ? Эдийн засгийн эрх чөлөөтэй буюу яг жинхэнэ утгаараа эдийн засгийн эрх чөлөөгөө олоод авчихсан он цаг бол богд хамт Монгол улс үед бол байсан. Тэгэхээр чин зэрэг ард түмний амьдрал зүгээр өстой бүр арчаагаа алдсан арай бодоо болоод өстой бүр яр тэмбүндээ баригдсан байхад ор сахан нэрж авраагүй байхгүй юу? Гэхдээ богдын үед ийм зөндөөл байсан. Тэгэхээр чин бүр дайны хөрөнгө оруулагч нар хурж ирээд тал нутгийг байдлыг нь харж хагаад өш та нар байнга нүүгээд ийшээ явчаад байх юм. Өвлжөө хаваржаа намарчаа зуншлахаа гэд нүүгээд ах юм аа. Тэгээ 100 намарч арга нүүгээд ах юм аа. Та нар ерөнхийдөө нэг газараа ийм сайхан газараа олж тогтчоод ингээд малаа өсгөөд ээж болдгоо мó. Бид нар жишээд нь бид нар бол манай их орн бол ийм байдаг юм аа гэж хэлээд үннийг хэлэхэд яаж ферм хөгжүүлэх талаар 2-3 ферм булган хөвсгөл арангаад дайн улсын фермийн бүр ажиллагаа аж ахуйг бүр туршиж исэн үе байгаа. Монгол оронд 20-од онд уу? 20-од онд. Дайны фермийн хүмүүс үрж ирсэн. Одоо ингээд сүүгээ ингээл аран сүүгээ саалаа инглээ. Фермийн үнэ чинь бэлчээрийн үнээс хэд дахин илүү олон литр сүү гэдэг юм аа. Фермийн мах чинь бэлчээрийн малнаас илүү хэд дахин тий олон ачаалал амартай. Одоо тийм болохоор зэрэг фермийг сүүний чиглэлээр, махны чиглэлээр гэж дагнуулж болно. Ингэдэг юм аа гэд зааж өгж исэн. Бүр баримт хүртэл байгаа. Тэгэхэр чин зэрэг энэ яр тэмбүндээ баригдчаад арчаагаа алдаад хүн болгон хамаргүй гүйжээсэн богд хаант Монгол улс үед төвдөөс 7 дор байсан чинь хайрт хор сах нэрэд гэсэн бол байгаагүй шүү. Ойлголоо. Энд бас нэг нэг асуулт байна. Тэр үед Монголд одоо хамгийн баян хүн гэж одоо ямар хүн байсан юм болоо? Тэ. Хамгийн хөдөлгөөнтэй жинчид. Сүүхэтэ одоо энэ бизнесмэнүүд буюу тухайн үеийг харах юм бол 8 аж тодалтаач их баян байсан. Тэр одоо бид нар чинь бүр түүхээсээ бүр тийм 8 нийл одоо бараг хамгийн уулзуур цэглэл байсан юм шүү дээ. Өнөөдөр ч гэсэн яг энэ хэвээр шүү дээ. Орос хятадын худалдааны одоо голд тээвэрлэгч болъё, транзит Монголыг байгуулъя тэр гэж яриад байгаа нас нэг талаар байсан уул мөр байгаа. Агуудаа хийх гэж байгаа юм шиг юм яриад энэ түүхээ мэдэхгүй нэрэ манайхан арай дэнтнэ. Цайны замын уул мөр арилаагүй байгаа шүү. Түүх болоод үлдсэн байгаа шүү. Түүх юм байгаа шүү. Петроград хүрсэн одоогийн тухайн үеийн хаант Оросын нийслэл чинь Ленинград одоо Санкт-Петербург л байсан шүү дээ. Петроград буюу Петрааны хотл гэсэн үг шүү дээ. Москва байгаагүй шүү дээ. Яаж ийн хоёр том гүрний хоёр нийслэлийн хооронд транзит тээврэг давхижсэн уул мөр нь одоо л арилаагүй. Анх удаага нэг юм ярих гэж байгаа юм шиг эсвэл хэн нэг нь гівгэн толгойдоо шинийг санаачилсан юм шиг. Ингэж болохгүй шүү дээ. Шиний яриад байгаа юм шиг. Үгүй энэ чинь пүүсүүд ингэж үйл ажиллагаа явуулдаг байсан. За тэр пүүсүүдийн кинон дээр нөгөө л нэг хятадууд нь луурдаал. Хаа чи ингэж өгчих юм бол ингээл болоо. Одоо чи нэг сайхан наад даргангийн имэйлээ надаа өгчих юм бол ингээл өргүүгээл боччий даа. За тэгвэл аваа. Чамд одоо морь байхгүй. Имэйл байхгүй. Одоо чи морьгүй явгарсан хөл нүцгэн гахаа нүцгэн нохоо явган гахаа нүцгэн Монгол болосоо чи мөө өхөр Монгол ингээд чи ингээд данжаадыг яасан ч давж дийлэхгүй гэдгээ мэдвүү чи. Түй гэл ингээл нэг кино минон дээр яадаг мо данжаад бай гэл ингээл тий. Кинон дээрээ доромжлол. Үгүй мэдээж хэрэг худалдаа арилж байгаа хийж байгаа тохиолдолд хэрүүл урвал гарах нь тодорхой. Худалдааны үндэгэ зөрөлцөө санал зөрөлцөөд үнийн тохиргоо зөрөлцөөд хэрүүл урвал хаанч гарна. Бүр дийлгүр түүцэнд ч хэрүүл гардагаас л хоош. Үгүй гэхдээ нэг хамаг юмын цөлмгөөд ирсэн юм бол байхгүй. Тэгэж амар мөнгө хүлэх дуртай болвол Английн колон болцсон байгаа Гонконгод очиж яагаад мөнгө хүлэхгүй байгаа юм бэ?
Португалийн мэдлд орчоод байгаа Макод очиж яагаад мөнгө хүлэхгүй байгаа юм? Францын мэдлд орчоод байгаа Юнанд очиж яагаад мөнгө хүлэхгүй байгаа юм? Яасан толгоон дутуу ажилдаг данжаадууд вэ? Данжаад гэж яриа байдгийн. Данжаад. За, данжаад гингот нь шууд толгойд орчиж байгаа. За, юу гэсэн үг хэлье. Энийг би чамд данжлаа. Гэт би чамд хэд тутахаа өгье гэж бодъё. Эсвэл хөөргөө өгье гэж бодъё. Данжлаа. Чи надад 10 цэн өгчих. 10 цэн өгчих. Би чамд сарын дараа би 10 цэнгийн чинь 15 цэн болгож өгнө гэдэг байхгүй. Тэчдүүл гарын усгаж орчих. Зурлаа. Гарыг дарчих. Дарлаа. Би чамд хөөргөө өгөн чи надад 10 цэн алтан цоц өгнө гэсэн үг байхгүй. Би чамд 15 болгож өгөх гээд байгаа шүү дээ. Данжлах гэсэн үг. Данжаад гэдэг чинь ламбард ажиллаж байгаа хүнийг яриад байгаа маа. Тийм ба тий. Одоо барьцаалан зээл химиг газрыг ажиллуулж байгаа хүнийг данжаад гэдэг юм аа. Луухан гэж яриад байгаа шүү дээ. Ой луухан хаалгаа гэд. Лаа гэдэг чинь хөгшин гэсэн үг. Хан гэдэг чинь хан үндэстэн гэдэг. Хөгшин хятадал гэсэн үг. Хөгшин ангиадал гэсэн үг. Альва юм байгууллага пүүсүүдийг төлөөлж дандаа тийм төлөөлж хөгшин ярууд их суудаг байсан. Хөгшин хүн жоохон эзэн маягийн. Ой хөгшин хятадаа хаалгаа онгоолгооч л гэсэн үг. Лаухан гэдэг үг нь луухан. Ой луухан ч хаалгаа онгоолгооч. Яадаг мо луухан бай гэд. Хаяа. Манай хоолны газар одоо хаасан. Одоо онгорхоо болгох болно доо. Танаад нэг сайхан гой чансан бах би төвшөл байгаа биз. Хай манай дандаа мантуу ногоо байгаа. Ахраахан чансан баха бид нар биелгэн болоогүй байгаа. Байлгах л болно доо. Гээл одоо ингээл те. Эн чин манайх яг тухайн үеийн тэр киног бас жоохон шүүмжлээд байгаа маа. Үнэндээ зүгээр данжаад гэдэг чинь ийм утгатай үг юм аа. Луухан гэдэг чинь ийм утгатай үг юм аа. Тайлбарлаж байна. Мөнгө хүлэх гээд байгаа юм бол тэр Шанхайд очиж тэр Гонконгод очиж одоо тэр Гонконг чи англи мэдлэл болсон байсан шүү дээ. Тийш очиж мөнгө хүлэх ёстой. Монголын тал нутгийн эдийн засгийн эргэлтийг Чингүрний хааны зарилгаар явагдажсэн бол дараад нь Богд хаант Монгол улсын үеийн гуйлтаар явагдажсэн. Яагаад гэвэл дотор газар үүмэн болцсон. Хятад иргэний дайнд дэгдэж эхэлсэн. Манжчин улс унсны дараа хоорондоо муудалцж байлдаж эхэлсэн. Энэ үед худалдаа арилжааг зогсоож болохгүй гэж тухайн үеийн ямар ч засгийн газар зөвшөөрж исэн болохоор тал нутаг худалдаа арилжаагаар бол ер нь дутагдаагүй. Богдын засгийн газар ч гэсэн худалдаа арилжааг байнга явуулж явах ёстой л гэж нэрлэж исэн. За энд нэг юм асуулт гарч ирээд байна. Юу гэхээр одоо энэ данзангийн түүх их сони. Ногоонч гинөө, юу ч гинөө. Тийм та тэрийг нэг тодорхой болгоод өгч. Би энийг бас танаас асууя гэж их дээрээс хойш бодоод байжсэн. Данзангийн талаар. Манай Монголын энэ Богд хаант Монгол улсын үеийн бол эдийн засгч гэх юм уу Монгол орныг одоо мөнгөтэй болгоё. Тийм болохоор зэрэг энэ мөнгөтэй байж ийж гадаадын энэ олон пүүсүүд хөрөнгө оруулж ийж бид нар бас эдрийг дөөрөөж ийж дэлхийн ертөнцийн одоо хөгжилтөө хөл нийлүүлж алахгүй болохгүй юм байна гэдгийг тухайн үеийн Монголын Богд хаант Монгол улсын сэхэтнүүд олж харна. Сэхэтнүүд олж харна шүү. Эхлээд аливаа эмэгдэйн биз. За тэгжээтэл жишээ хэлэх юм бол сангийн сайд байсан Хөрөнгөтөн Данзан гэж нэг хүн байгаа. Тий. Тэгээд ер нь энэ сангийн яамны түшмэд байсан. Бас эдийн засгийн наан цаана ухаантай байсан бололтой. Ер нь бол их өөрөө ч бас цагтаа хонь холгаалж ил байсан, адуу ороод байсан. Тухайн үеийн Монгол залуучуудын эрхэлдэг ажлыг одоо ч эрхэлж байгаа шүү дээ. Ер нь бас эрхэлдэг л ажил байсан шүү дээ. Их тийм гүйлгээ ухаантай хүмүүс байсан. Тийм болохоор Шанхай бирж дээр очиж томоохон хувьцаа гэдэг юмыг мэдэж авсан. Баахан хувьцаа хүмүүс ингээл яриад юм. Шилэт мал гата дээлтэй. Уцаар яриад тэд. За нэг юу нэ шанцааны хувьцаа тийм болсон шүү. За тэгвэл одоо энэ улаан буудан хувьцаа тэд байна. За тэгвэл тарайн цагаан төрөө. За тэгвэл юу яаж байгаа юм бэ? Давсных юу болсон бэ гэж ингээд ярьж байгаа л. Гэж хонх дөрөнгөт болонгот дандаа ингээд цаас буугаал нэг тэгдэж штэ бирж. За Шанхай биржийг очиж сонирхож л дээ.
Хүүшин чи ийм байдаг юм байна. Тэгэхээр ийм хувьцаатай байна. Богдын засгийн газрын үеийн яг ингээд зээлцсэн мөнгийг нь харж л дээ. Өөрөө Богд хаант Монгол улсын үеийн анхны эвслийн засгийн газрын сангийн сайд байсан. Ерөнхий сайдаар эвслийн засгийн газар байгуулахад ерөнхий сайдаар бодоо. Өөрөө таван явтай байсан. дарга биш намын дарга байхгүй л. Гэхдээ намын даргын байр суурь бодоогийн талын Япон данзанд өгчөөд өөрөө сангийн сайд болсон юм. Сангийн сайд болоод сүхчэн данзангийн талд байсан сүх болохоор зэрэг цэргийн яамны сайд болсон юм. Харин нөгөө дотоод тэргийн бүгд хилцэн шийдэх яамны сайдаар нь даалан пунцогт орж томилогдоод шүүх хэргийн бүгд хилцэн шийдэх яамны сайдаар нь хурц байс магсарж явнаар томилогдож ирсэн. Ингээ анхны эвслийн засгийн газар байгуулагдсан Монгол оронд түүхэндээ богдын талынхнаас даалан пунцогт орж гээд шашны талын хүн ороод ирлээ. Хурц байс магсарж явгаад харын алтан уургийн талынхан ороод ирлээ. Бодоо өөрөө ерөнхий сайд бүгд гадаад харилцааны сайд болно гэдэг чинь хамгийн анхны социал-демократууд ороод ирлээ. Данзан ороод ирлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүгд найрамдагчууд, либералууд ороод ирлээ л гэсэн үг. Ингийн таван яамтай засгийн газараа бүрэлдүүлж ирсэн. Энэ бол улс төр дээр гарна. Гэтэл Данзан сангийн яамны сайд болоод Монгол улсынхаа сан хөмөргөө шууд өөр дээр харна үсттэй. Шинэ пүүсүүдээс чи яас их зээл авсан юм манайхан ч одоо. Яаж байгаа юм бэ ч одоо. Одоо энэ зээлийг нь буцааж өгөхгүй бол наад пүүсүүд чинь үйл ажиллагаа явуулахгүй. Тийм болохоор зэрэг бид нар эдийн засгаар дутагдалд орох гээд байна гэд зээл авсан томоохон ноёдуудыг болон хувь хүн албан байгууллагуудыг очиж зээлийн төл гэд сангийн яамны хууль гэд ингээд зээл төлүүлээд эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь данзан дургуутчихгүй юу. Чимээ хожаагийн талд ороод тахтай гэдэг юм уу? Хожаагийн бүүсийн талд ороод инээ тэрээгээд ингээд за ингээд одоо дотоодын асуудал нь үүссэн. Бас нэг юм болж байгаа юм. Үгүй ээ бид нар энэ зээлийг нь төлж өгөхгүй бол наад хятадын пүүсүүд ч худалдаа арилжаа хийхгүй. Нэгд хятадын пүүсүүд худалдаа арилжаа хийхгүй гэд яваад өгөхөд хятадууд нь явуул гэж бусд нь үлдэн шүү дээ. Хятадууд яваад өгөх юм бол наад Орос торгоуд чинь хинээс юм авах гэдэг юм бэ? Наад шведүүд чинь хинээс юм авах гэдэг. Америкууд хинээс юм авах гэдэг юм бэ? Наад бол чинь хятадаас энэ ч бас юм авж байгаа. Биднээс юу авах юм бэ? Ноос ноолуурл авна. Та нараас нэг юмны цаад утгыг ойлгох. Наад хятадын пүүс чинь чин гүрний үеэс ахуулаад бидний эдийн засгийн суурилчаад байна. Тэгэхээр эднүсийг одоохондоо байлгаж байгаа нь бид нар хөл дээрээ тогтцлоо байлгаж байгаа нь бидэнд хэрэг болно гэд томоохон өрүүдийг төлүүлээд эхэлсэн. Тэгэхгүй бол нэг зээл авцсан ноёдууд чинь өөрөө төлж чадахгүйсэн болохоор шилийн сайрчуудыг хөсөлж жагаад тоороо банд тогс чултам хулгар нацаг гэдэг улсуудыг чинь дуудаж жагаад за тэр хятадын пүүсийг тоноод шатаад үрээ тэр өрийн данс гэж байгаа шүү хамгийн гол нь тэрнийг шатаачих. Тэгвэл чамайг цудаалгана. Барьж өгөхгүй 15-ны цагдаа нараас мөрөө чинь одоо ингээд буруулна. 15-ны цагдаа нар хэрвээ чиний мөрөөр ордог юм бол чамайг хөөж байгаа дүр эсгэн чи зүгтж байгаа хөөлгөж байгаа дүр эсгэн тэгээ дараад нь барьж чадсангүй гэж хэлээл хүрээд ирнэ. Гэх мэтэр ингээд одоо ноёдууд чинь бас ингэж дотроо тэр үгнэнд хуйлдаа хийж байгаа. Богдгаад Монгол улсын үед чинь өөрөө төлж чадахгүй болохоор шилийн сайрч ирчүүдийг дуудаж байгаа л тэр өрийг нь шатаалгуулдаг тийм тохиолдол бий. Бүр пүүсийг нь танаад байдаг хэрэгтэй юм ингээд цуглуулад нэг агууд нуучдаг. Сэмэрхэн ноёндоо очиж баг багаар гулгуулах жишээч гэдэг юм уу. Иймэрхүү юм бас маш их гарсан. Ер нь бол биднээс өөрсдөө бас буруутай байсан. Би хятадыг нь хөөх юмд болгож хайчаад өөрсдийгөө буруутай болгоод байгаа юм байхгүй. Доромжлоо доош чигж байгаа юм байхгүй. Шилийн сайн ирсээ би доош нь чигээгүй шүү. Халахын сайхан ирсээ. Гэхдээ бодит түүхэн дээр бас иймэрхүү юм болсон. Тэгэхээр данзан бүгднгийн төлөвлөх асуудал гарч ирэхээр зэрэг данзанд хүмүүс дургуутсах тал болоод эхэлсэн. Тэгэд өөрөө капитализмыг бид нар алгасахгүй. Манай Монголд хойд зүгээс комментээр норжиж юу тулгаж байна. Бид нар алгасч болохгүй гэж хэлээд өөрөө дэлхийн хэмжээний валютаа болохгүй байна гэд Монгол доллар гэдэг юмыг зохиосон. Доллар гэдэг үг нь тухайн үедээ данзангийн аманд жоохон хэцүү санагдсан байх магадлалтай. Эсвэл тухайн үеийн одоо
хөрөнгөтнүүдийн эдийн засагчдын аманд жоохон хэцүүхэн шинэ гадаад үг орж ирж байгаа болохоор ямар нэгэн байдлаар гадаад үг орж ирлээ гэхэд өөр юмшдаг. Тэгээ дойлуур болгочих гэж байгаа юм л да. Доллар гэдэг үгийг дойлуур ядаж хэлэхэд амархан байсан юм болоо да. Ялч нөгөө юу юм бэ те нөгөө Монголын анхны данзан доллар гэдэг юм чи одоо ингэж хэлж штэ. Тэр доллар гэдэг имийг гаргаж ирж байгаа данзан. Тэгээд аюу гоё тийм тамга тэмдэг орчин үеижсэн тийм гурвалжин ямар ивэл амар гоё өөрөө тэр эмблем тэр дизайныг өөрөө зохиож өгж байгаа шүү дээ. Ийм учиртай энэ ийм учиртай гэд тэгээд ерөнхийдөө ногоон бихээр Монгол бичгээр бичихгүй юу. Монголын одоо дэлхийн худалдааны зам дээр буюу цайны зам дээр бүрэн эрэхтэй хүлээн зөвшөөрөгдсөн дойлуур гэд ногоон бихээр бичээд яг ингээд гаргаад ирсэн чинь бэхэн тод харагддаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг данзангийн долларыг ногоон гэд нэрлэчихгүй юу. Хэд ногоон байна уу гэдэг чинь бас энээсээ л ихтэй юм данзан эднээс л санаачлаг. За тэгжэл богд хаант Монгол улсыг яг ийм чигээр нь явуулаад ах сонирхол Октябрийн хуцглаас хойш үүссэн Ленин удирдлаганд орсон Сталин дутхгүй шилжиж байгаа улаан коминтерэнд энэ таалагдаагүй. Монголын мэдлэлтэй байлгаж ээжил Аз твд геополитик тоглоомд амжилт гаргана гэж ойлгосон учраас Монгол руу өөрийн талд бэлтгэгдчихсэн одоо Монголоос одоо тий өөрийн талдаа улаан одоо Кутов дорн дахны сургууль гэсэн үг. Кутов коммунист университет одоо ойлгож байгааз Кутов гэж юм байгаа. Сургууль шүү дээ. Энд бэлтгэгдсэн хүмүүсийг Монголын төрлөө шахаж оруулж эхэлж байгаа. Үүнийг хөдөөгийн фракцийнхан гэнэ. За гэтэл бодоо ардын намыг байгуулжээ. Данзан либерал намыг байгуулжээ. Бодоо данзан хоёр нийлээд Монгол ардын нам гэж байгуулжээ. За харин Дэлгэн утгын талынхан болохоор зэрэг Ноёдын нам гэж байгуулжээ. Данзан ч төшөмдийн нам гэдэг байгаа төшөмдүүд байсан болохоор эдгээр чинь эсийн засгийн газар байгуулад богд хаант Монгол улсаа ингээд байгуулад ингээд явж исэн. Ингээд цаашаа удирдаад явж исэн. Ийм байлгах нь яаж ч байсан коминтерэнд одоо дургуун хүрсэн. Энэ яагаараа Швейцар руугаа Бамбай улс руугаа байлгахтیں۔ Энэ улсыг өөрийн мэдэлд оруулна. Зөвхөн Оросын рублийг, Оросын эдийн засаг энэ улсад ноёлох ёстой. Гадаадынхныг нь бүгднийг хөөж гаргая гэсэн тийм гадаадуудыг хөөж гаргах үйл ажиллагаа явуулж ирсэн. Шанхай бирж чинь энэ юу ноолуурын эд барааны юуны бирж штэ. Шанхай бирж чинь. Энэ биржүүд чинь төрөлжтсөн байгаа шүү тусдаа. Хамаг хөрөнгийн биржийн бүх юмыг Шанхай бирж дээр аваачаад ойрхонороо Шанхай биржд аваачаад гэдэг байхгүй. Гонконг гэдэг чинь их том бирж байгаа. Азад ч одоо Шанхай бирж, Гонконгийн бирж, тэгээ Токио бирж гэж байдیں۔ Сингапур сүлд гарч ирсэн юм аа. Сингапурын бирж. Дэлхийд болохоор зэрэг юу? Торонто бирж, Нью-Йорк бирж, Лондон бирж гэж явдгийн. Их том газар ингээд хөрөнгө оруулагч нар ингээд бирж дээр ингээд өөрсдийнхөө үнэлгээгээ л гаргаж ийна л гэсэн үг шүү дээ. Данзан хамгийн ойрхон нь Шанхай бирж рүү их төгч исэн. Харин Япон данзан Япон руу явуулж исэн адилхан амьдаа. Хоёлаа данзан. Хоёлаа данзан. Энийг бас түүхэн дээр хүмүүс нэг хүмүүс байсан юм байна гэж бас гайхаад. Ажван данзан гэдэг юм. Өөрөө солин данзан. Амьдаа юм. Адилхан нэртэй. Япон явж маш их туршлага судалж ер нь бол Японы улс төрийн байгууллага ийм байдаг юм байна. Японы хөгжил ийм байд юм аа гэдэг нэлээд сайн мэдж ирээд буцаж үржиж богдод хэлсэн хүн бол Ажван данзан. Тийм болохоор зэрэг солин данзангаас ялгахын тулд Япон данзан гэж нэрлэдэг байсан. Хочтой л доо. Тэг чинь хамгийн түрүүд Америк явцсан хүнийг Америк тэр гээл тэгдэж штэ. Орос тэр гээл одоо ингээл ярьдаг. Зүгээр л одоо яагаад Япон данзан гээл Япон явж исэн Япон хэлээр сайрдаг болохоор давуу талаар нь очиж байгаа байхгүй. Япон данзан чинь Токиогийн бирж дээр Монгол улс бас ойрхон байгаа юм байна. Бидний ноос ноолуур, бидний малын гаралтай бүтээгдэхүүн бид нар одоо юм дан ганц яг нэг үгүй хэлэх юм бол Хятадын эдийн засгийн газраас Хятадын эдийн засгаас үл хамааран бид нар бас ойрхон бирж дээр очиж болох юм байна. Гэхдээ Токиогийн бирж ганцхан шаардлага тавьсан. Шанхай бирж дээр томоохон байр суурь олчих юм бол
бид нар ивент итгэж өөрийн талдаа авчръя гэж хэлсэн. Гэвч Шанхай бирж дээр англичууд монополдохтой чиглэж байгаа болохоор бид нар Шанхай бирж дээр гарахад хэцүү байна. Гэтэ Шанхай бирж дээр бид нар өөрийнхөө одоо бараа таваараа худалдаа алах эрхийг бол өгчхөд байна гэдэг. За ингээд яаж юм ингээд худалдаа харилжаа Шанхай бирж дээр хүртэл бас очиж исэн. Богд хаанд Монгол улсын үеийн эдийн засаг бас ер нь салют шиг бууддгумаа гэхэд сансарт гардгумаа гэхэд бас ер нь санснаа бас хийгээ явж исэн үе бол байсан шүү. Тийм байна. Байдгаараа нэг төвдөөс хөгжлөөсөө долоон дор ороод амаараа шороо өмхөөд бүр аргаа барцсан хүн болгон лам болоод мооны бадны хүн болчоод яр тэмбүүндээ баригдаад ингэжсэн чинь хайрт орс ах нь хурж ирж нэтэ улаан тараад шиприц тараад ингээ аварсан. Энэ бол дараагийн асуудал болох гэдэг. Энэ одоо мэдээж хэрэг монголчуудын хувийн аж ахуй, хувийн амьдрал, хувийн соёл хүмүүжил өөрчлөлт орсон мөн бэлгсийн асуудал гэдэг юм уу, тэр хоорондын харьцаа ч гэдэг юм уу, энэ асуудал бол тусдаа асуудал. Би эдийн засаг талаас нь яриад байгаа шүү. Инхээр яаж ийн данзан чинь бүр монгол валют гэдэг юм гаргаад ирж байгаа юм. За ингээ амны хоёр байшинтай болцсон. Хаус гэж ойлгож болохгүй. Тухайн үеэр ярих юм бол хоёр лагерийн байшинтай болцсон гэсэн үг. Яг хажуудын хоёр өрөөтэй нэг өрөөнд нь галтайгоо байдаг, нөгөө өрөөнд нь нийтээрээ унтчихдаг гэх юм уу да. Хоёр амны. Яг хуу бурайдуудтай сайн худалдаа арилжаа хийжсэн болохоор нөгөө хэд бурайдууд чинь бас их худалдаач усууд, 8-аач усууд болохоор данзангийн гуйлтаар данзанд нэг хоёр сайхан дүнзэн байшин барайл өгчихсэн. Тэрэн дотроо нэг 2-3 өрөөтэй л юм бэйл юм шиг байгаа юм. За одоогоор ярих юм бол ийм л дээ. Тэгээ амны нэг лимузин машинтай. Нэг Harley Davidson та гэд ихэлсэн байхгүй. Энд чинь хөрөнгөж чинь бид нар капитализмыг алгасаж болохгүй гэж хэлж ирсэн. За бодоо данзангийн санаагаар бид нар явсан бол өдөрт Азийн бар биш юм ахад бамбар болсон байгаа шүү. Эсвэл яг Солонгос, Сингапур эднэр шиг байгаа. Гэхдээ яг Солонгос, Сингапуртай ойрхон болоход эсвэл ганцхан хуруу дотоод байгаа. Тийм болцсон байх ёстой байсан. Гэвч капитализмыг хөргөлж байгаа. Одоо шинэ Оросын коммунизмын бодлого капитализмыг хөргөлж байгаа. За одоо муусан баруунтнууд, хөрөнгөтнүүд за одоо бүр дуу байдаг үстэй. Сүртэй улаан тугийг мандуулаад, улсын сүрийг бадруулаад, урвсан хулгай дайснуудыг ухаан хийгээд дарцгаая. Сүртэй тугаа мандуулаад, сүрлэг жагсаалаар алхацгаая. Сүүлийн үеийн хөрөнгөтнүүдийг сөнөөн устгаж дарцгаая гэдэг үг өгдөн шүү энэ дуунд. За ингээд одоо хөрөнгөтэй баян хүндэх дургу болох тохиолдол. Тэгээд ширэн жоох илүү гарсандаа монголчууд дургу байдаг зан улам нэмэр дээр нь нэмнээс болоо биз. Ингээд нэг хідэн жинчид яг энэ сангийн бизнесмэнүүдэд дэмжижсэн данзан болон түүний одоо хүрээлсэн байгаа сангийн аамны хідэн одоо жоохон гүйлгээ ухаантай бизнесмэнүүд гэх юм уу да одоо тухайн хоёр ярих юм бол жоохон жижиг хөрөнгөнүүд гэх юм уу да. Жижиг хөрөнгөнүүд гэдэг чинь шинээр баяж гарч иж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм. Гэх мэт ингээд хөрөнгөтэй усуудаа нөгөөд болон дургу комментэр нь Худонский фракци буюу хөдөөгийн фракцийг өөрт авчихгүй юу. Энэ нь одоо муусан аймнуудын хөрөнгийг хураа. Ёстой бид нар өвгдээцээс газар яаж үлдээсэн газар билээ. Монгол бол ариун дагшин газар Чингисийн Монгол гэл ингээд одоо эрдэм номгүй, боловсралгүй, хувьдаа юмгүй, хувьдаа бизнесгүй зүгээр л нэг мөнгөтэй баячуудыг хараад энэ муу ямар мөнгөөрөө өдий зэрэгтэй болж байгаа. Энэ муу ингэсэн байгаа гэл ингээл хураа ингээл одоо баячуудыг үзэн ятсан. Ийм усууд чинь одоо нэг хар маасын фракцийнхныг Худонский фракц буюу хөдөөгийн фракцийнхан гэж нэрлэдэг юм. Яг энийг ивэлд авчихгүй юу? Комментэр нэвэцсэн. Ингээ Монголын төрлөө оруулаад Эрслийн засгийн газар руу оруулсан. 1922 онд эднэр бодог буутсан.
Ер нь саж ламын хэрэг гэдгээр анх яг хэлмэглэн үсч гэлсэн. Богдын торгон цэргийн дарга байсан 49 бодигардуудад торгон цэргүүдийг алсан. За яаж ийн? Саж ламын хэрэг. За 1922 онд Будааг буутсан. Чагдарж явыг. Дараад нь 23 онд эдгээр чинь Сүхбаатар хорлогдсон. 24 онд Богд жанч алсан гэдэг чинь Богдод хоригсон. Богдгаа насгарсан. Мөн энэ ондоо Данзан Баваасан нарыг буутсан. Монгол оронд хөрөнгөтний нийгэм яг дасах гад ингэж байж байтал коминтерн дарсан. Одоо энэ цагаас хойш мөнгөтэй л бол хөрөнгөтэй л бол дайсан. Мосан капиталист хөрөнгөтний ялзалсан этгээд гэл ингээд 70 жил үргэлжлэх учиртай бүгдийг адилхан хөрөнгөтэй байж болохгүй бүх юм улсын баялаг. Хувь хүн хөрөнгөтэй байж болохгүй улсын л баялаг гэсэн тийм ойлголттой коммунизм ноёлох гараагаа эхлэн 90 он хүртэл Данзангийн хийж исэн юм Монгол оронд хийгдээгүй. Тэгэхэр чинь яаж ийн их олон жил ингэж хоригдсан байх нь шүү дээ. Данзан өөрөө хөрөнгөний нийгэм хэрэгтэй капитализмыг алгасаж болохгүй бид нар туулах ёстой юм бол туулах ёстой л гэж явсан бодооч бас дэмжиж ирсэн. Тэгэхээр энэ Богд хаант Монгол улсын үеийн ноёдуудыг сэхэтнүүдийн ачаар овоо гайгүй гадаадын хөрөнгө оруулалт инээтрэ гэж боссон шүү дээ. За ингэж эднүсийг байхгүй болгосон. Яваанда Америкийн, Дайны, Шведийн, за мөн Германы маш олон хөрөнгө оруулалтуудыг, бүр хятадын хөрөнгө оруулалтуудыг бүгднгийн хөөж гаргасан. Одоо дан ганц Оросын л хөрөнгө оруулалт Монгол оронд тогтох болно. Даашинхүү бүс 1927 хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Түүхэнд ингэж л бичигдсэн байгаа. Харин Монголын тал нутагт байсан цайны зам зогссон. Одоо цайны зам зогсож байгаа юм. Торгоны зам зогсож байгаа юм. Яагаад? Далайн тээвэр гэдэг шин замч гарч ирлээ. Одоо л хятадууд нэг хуучин торгоны замаа дахин сэргээх үг гэсэн юм ярьж эхэлж байна. Одоо бид нар чинь Төв Азийн транзит байсан штэ 3 улсын коридор гэсэн юм нэг шинэ юм сэтэд байгаа юм шиг юм яриад байна. Уучлаарай энэ чинь Богд хаант Монгол улсын үед бол хийсэн юм аа. Зөв Байсан юм. Айхтар юм. Гэхдээ нөө манай улс шивд бол их сайхан боломжийг мандуулж байгаа л алдсан юм байна шүү дээ. Ер нь. Тий, алдсан. Тийм ээ. Хэрвээ магадгүй тэр хിവэрээ өнөөдрийн хүртэл үргэлжилж явсан бол нэрэл таны илтгэр Азийн бар биш юм аа. Ихэд бамбар болох байжээ. Яалтчих. За ингээд манай хоёулаа бараг 230 жилийн түүх ирчихв. Заваараа гэрлэлтэй тавчаа. За ийм шалгаараа тавчлаа шүү. Тэглээ. Их айхтар том түүхийг ингэж сайхан ярьсан бэлгэн багш та. Маш их баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй бас манай нэвтрүүлгийг төвчээртэй сонсож суусанд маш их баярлалаа. Манай сонсъё суралцъя подкастын маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. За ингээд үзэгч та бүхэндээ одоо өндөр амжилт хүсье. За тэгээд дараагийн дугаараар уулзалтаа баяр та.